За хамтдаа бүгдээрээ эзний үгийг хүлээн авцгаая. За яг одоо дэлхийд даяараа эзэн нэгэн шинжлэлийн хөдөлгөөнийг бий болгож байгаа цаг үед бид нар амьдарч байна. Дэлхийд даяар байгаа эзний чуулган шинжлэгдэж байна. Үндэстэн бүр дээр шинжлэл явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бахархлууд зөндөө байсан, ялалтууд зөндөө байсан. Гэхдээ өнгөрснөөр өнөөдөр амьдарч болохооргүй тийм цаг үед бид нар амьдарч байгаа гэсэн. Харин Бурхан өөрийн чуулганыг мөнхийн эзэн шинжилж байгаа яг ийм цаг үед бид нар эзэн дотор дуудагдсан хүмүүс байна гэсэн. Солонгост байгаа чуулган, Америкт байгаа чуулган, Хятадд байгаа чуулган гэдэг дэлхийн үндсэн буланбарт байгаа чуулганууд дээр Бурхан нэгэн шинжлэлийн хөдөлгөөнийг бий болгож байна. Тэгэхээр чуулган яг өнгөрсөндөө амьдарчсууд өнгөрснөөрөө өнөөдөр дотор ялах боломжгүй хурдцтай өөрчлөгдөж байгаа ийм юм цаг ирсэн. Тэгэхээр чуулган ч гэсэн зэвсэглэгдэж, өрөөгдөж, чуулган ялахын тулд тэнгэрлэг зүйлүүдээр чуулган дүүргэгдэх ёстой. Ийм цаг үе рүү энэ дэлхийн ертөнц шилжиж орсон гэсэн. Маш олон эзний хүмүүс юу гэж хэлж байна гэхээр эзний эрх цаг ойртож байгаа гэж хэлж байна. Харин эзний эрх цаг ойртож байгаа яг энэ цаг үед эзэн өөрийнхөө ард түмнийг чуулганаар дамжуулан өөрийнхөө үндэстнүүдийг дахин эргэлтэнд бэлдэж байгаа. Бүр хүчтэйгээр бэлдэж байгаа ийм цаг ирсэн. Тэгэхээр яг энэ шинжлэлийн хүчтэй энэ цаг үед шинэ нууц чуулган цаашлаад монголчууд ч гэсэн Бурханы хийж байгаа шинжлэл рүү бас алхаж орсон. Маш олон хүмүүс өнгөрсөн амьдралынхаа итгэлийн гой түүхүүдээр өнөөдрийнхөө амьдралыг арга цагаад явж байна. Харин өдөр болгон бид нар ялаж, өдөр болгон Бурханаар өрөөгдөж, өдөр болгон гим нүгэл болон энэ дэлхийгээс ирж байгаа уруу дадлалгуудад ядагдаж биш, ялаж амьдраасаа гэж хүсдэг. Өглөө болгон босоод Бурхантай цоошроор алхаасаа гэж хүсдэг. 10 жилийн өмнө болсон нэг сонирхолтой түүх, эсвэл 5 жилийн өмнө болсон амьдралд нь болсон нэг сайхан зүйлийг зүгээр л дурсаад амьдраад байгаасаа гэж хүсдэг. Харин өдөр болгон Бурхантай хамт шинэ түүх бичээсэй гэж хүсдэг. Эзэн ямар сайн эзэн бэ? Бурхан ямар ахуй эзэн бэ гэдгийг өдөр болгон амсаасаа гэж хүсдэг. Тийм учраас өнөөдрийн сургаал та биднийг яг энэ шинжлэл рүү урайлан дуудсан сургаал байна. Марк номын 2 дугаар бүлэг рүү бүгдээр очие. Марк номын 2 дугаар бүлэг рүү хамтдаа очие. Марк номын 2 дугаар бүлэг. За би танад 2 дугаар бүлгийн 14-өөс 22 дугаар ишлэлийг уншиж өгье. За гаргасан хүмүүс амен гэж хариулаарай. Амен. За Марк номын 2 дугаар бүлэг. Марк 2-ийн 14-өөс 22 дугаар ишлэл. За эндээс би танад уншиж өгье. Дэрэгдүр өнгөрөнгөө Алфа хүү Левиг тадрын газар сууж байхыг Есүс хараад түнд намайг дагах гэж айлдсан тэр босож түүнийг даглаа. Түүний гэрт нь Есүс тухсан сууж байжээ. Олон татвар хураагчлаа нүгэлтнүүд Есүс болоод шав нарийнхан хамт хооллон сууцгаалаа. Учир нь түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан ажээ. Фарисеучуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад шав нартна. Яагаад тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж идэж байдаг билээ гэв. Үүнийг сонсоод Есүс тэдэнд эрүүл хүмүүст бус өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвхт хүмүүсийг биш нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм аа гэлээ. Иохны шавнар болон фарисеучуд мацаг барьж байжээ. Тэд ирээд түнд яагаад Иохны шавнар болон фарисеучуудын шавнар мацаг барьдаг? Харин таны шавнар мацаг барьдаггүй юм бэ гэхэд Есүс тэдэнд хөргөний бараа болгочд нь шинэ хөргөнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж юу? Шинэ хөргөнтэйгээ хамтд байвал тэд мацаг барьж болохгүй. Харин шинэ хөргөн тэднээс аваачигдах өдрүүд ээ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барьна. Хинч хуучин дээлийг агчаагүй давны өдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. Хинч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс чүгүй тулам чүгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ тулманд л хийдэг гэлээ гэсэн. За яг энэ түүхээс бид нар олон зүйлийг хамтдаа өнөөдөр суралцсанаа. Есүсийн хийж байгаа зүйл нь бас түүний эргэн тойронд байгаа хүмүүс нь хамтдаа хооллож байгаа хүрээл нэг хэсэг хүмүүсийг их бухимдуулсан байна. Энэ хэсгээс гадна. Тэр нэг хэсэг хүмүүсийг харах юм бол тэд бол Бурханы үгийг судалдаг, мэддэг.
Дээр нь Тоора буюу Эхлэл ном, Эхлэл Левитээс гарсан тэгвэл Левит тооллого гэх эхний 5 номыг бараг цээжээр мэддэг хүмүүс. Түүгээр барахгүй Бурхны хуулийг бусдад зааж сургадаг хүмүүсээс. За тэр хүмүүс бол фарисеучуд. Фарисеучуд Есүсийн бага дүр болон Есүсийг тойрон хүрээсэн хүмүүстэй холбоотой хоёр шүүмжлэл байсан гэсэн. Есүсээс. За эхний шүүмжлэл юу байсан бэ гэхээр Есүсийн тойрон хүрээсэн хүмүүсийг хараад Есүстэй хамт хоолож байгаа хүмүүсийг хараад үнэхээр өвд үзлэн төрж. Есүсийг ямар хүмүүс тойрон хүрээсэн байсан бэ? Нүгэлтнүүд гэж хэлсэн. Нүгэлтнүүд. Хэрвээ бид 14-р бүлэг ишлээс харах юм бол Матай Есүс эзэн дуудаж байгаа хэсгийг харж. Матай хоёр нэрээр Библиэлд бичсэн байдаг. Эхнийх нь Матай, нөгөө нэг нь болохоор Леви. Тэгэхээр Леви гэдэг нэртэй Лев овгийн гаралтай энэ хүн нь Израильчүүдийн хувьд бол нүгэлтэн буюу жигшээ зөв үздэг хүн болсон байсан. Яг тэр Ромын хар хөл болж Израильчүүдээс татвар авдаг, татвар хураагч болсон байж. Татвар хураагчдыг бол тэд нүгэлтэн гэж үздэг байсан, хай үндэстэн гэж тооцдог байж. Гэтэл нөгөө Леви овгийн гаралтай хэрнээ Израильчүүдийн хувьд хай үндэстэн болж хувирсан. Израильчүүдийн хувьд үзэн яддаг байсан тэр хүн рүү Есүс явж очиад хэлж байна. Леви, өнөөдөр би танад хоол иднэ гэж. Татвар хураагчийн гэрт буюу хай үндэстэн гэж тооцогдож байгаа хүний гэрт хуулийн багш хүн ороод хоол идэх нь номонд харшаа гэсэн үг. Хуулинд харш. Энэ бол ёс бус зүйл. Тэгэхээр фарисеучуд энэ зүйлийг хараад уурсан нь буруу биш байсан гэсэн үг. Тийм үү? Харин үндэсний дээвэр доор фарисей хүн буюу фарисей гэдэг та бидгийг бүр муу хүн гэж битгий бодоо. Тэд бол Бурхны хуулийг заадаг байсан юм. Бүх фарисей муу байсан гэж бас үгүй. Тэд Бурхны хүндлэлтийг ирж хайдаг, Бурхны үгээр дүүргэсэн хүмүүс байсан шүү дээ. Бид нар нэг болохгүй хүнийг фарисей гэж зүйлүүлж гэдэг тийм. Харин би энэ хэсгийг уншаад ер нь фарисей хүний талаар ингээд Бурхантай ярьж явах үед фарисей биднээс жоох арай илүү усууд байж гэдгийг ойлгосон. Яг гэвэл тэд Бурхны үгийг шинтэн уншдаг байсан. Тэр үгээр дүүргэгддэг байсан. Тэр үгийг дагахын төлөө хичээж амьдрдаг байсан хүмүүс шүү дээ. Харин бид бол Бурхны нэгүснээр Бурхан дээр ирсэн. Бид яг фарисеучуд шиг Бурхны үгийг уншиж, судалж, цээжилж бас даах гэж оролдохгүй байгаа шүү дээ. Библиэс нэг номыг бүтэн цээжилсэн юм байна. Баахгүй. За нэг хүн гараа урьж байгаа. Нэг бүлэг бүтэн цээжилсэн юм байна. Нэг ишлэл. Тэгвэл фарисеучуд биднээс арай илүү ууц. Бид нар ингээд муу хүнийг фарисей гэж хэлж болохгүй. Хэрвээ бид та нар муу хүнийг хараад фарисей гэж бол нэг нэгтэй хүн гэж хэлж байгаа тэгээд. За тэгээд юу болсон гэж өнөө фарисей хүмүүсийн хувьд бол Библиэд Есүсийг харьцуулаад харсан чинь зөвхөн байсан. Бурхны өгсөн хуультай харьцуулаад харсан чинь ёс бус зүйлээ. Дээр нь татвар хураагчийн найзууд ямар хүмүүс байж таах вэ? Татвар хураагчдад байж таах шүү. Тэгээ Матай зав тараасан гэсэн үг шүү. Өнөөрөө манад өнөөх ахын Назарын Есүс ирж хоол идтээ. Тэгээ найз нь очиж болох болно штэ. Нөгөө юуны Галилийн хэсгийн татврыг хураадаг хэсгийг хүмүүсийг дуудчихаарай. За тэгээ нөгөө Бэтлехемийн хэсгээс татвар хураадаг хэдийг бас дуудчихаарай. Өнөөрөө манад стогой парти боллоо. За тэгээд өрөөнд татвар хураагчид бүгд цугласан. Тэдний дунд Есүс 12 дагалдагчтай хамт суугаад татвар хураагчдтай нэг тогоонд гар дүрээд хоол идсэн. Есүс эзэн фарисеучуудын хуулийн дор амьдарч байсан тэр бодлыг бүр оронгоор нь эвдсэн юм шиг үйлдэл хийсэн гэсэн. Цоо шин зүйлээс. За энэ бол фарисеучуудын дургуг хэрэгжүүлээ. Тэр фарисеучуд юу гэж томьёолсон гэхээр нүгэлтнүүдтэй хамт хооллож байх юм аа. Энэ Ерүсалим одоо очин гээд яваад байгаа Назар гаралтай хуулийн багш гэж. Ойлгож байна уу те? Ямар сонир нүгдэг вэ? За тэгээд бас нэг зүйл болсон. Хоёр дахь зүйл нь болсон бэ гэхээр Есүсийн шавнырыг хийж байгаа үйлдэлийг хараад энэ нь бас айгүй гаж харагдчихжээ. Юу болсон гэхээр Есүсийн шавнар яг хуулийн багшийн шавнартай шал өөр харагдчихсан. Хуулийн багшийн шавнараас. Жишээ нь фарисей шавнар яадаг вэ гэхээр тодорхой цагт байнга мацаг өрдөг гэж. За тэр мэдгийг Иохан Баптистийн шавнараас мацаг өрдөг гэсэн. Тэгсэн чинь Есүсийн шавнар айл гэсэл хоол идсэн. Хоол эргүүлэл том гизтэй өрцөн хүмүүс яваад байна. Тэгээд өнөө Матайгийн хоол идэн, маргааш тэдний хоол идэн одоо юу болоо хоёр тавьчихсан.
ирсэн гэсэн. Түгээр барахгүй тэд нэр амралтын өдөр хүртэл хоол иддэг байсан. Хоол олдохгүй болохоор идэж болох бүх юм иддэг байсан гэдэг боддоо. Тарин талбай дондор өнгөрч байгаа тарин түрүү аваа гэдэг явж байсан. Тэгвэл харин энэ зүйлийг хараад нөгөө фарисеучуд гайхсан. Чи юу вэ? Энэ Есүсийн шавнар чи ямар сонир ямар гайхал өгтөө вэ? Амралтын өдөр ариунаас сахихгүй дээр нь энд тэнд очиод хоол идээд явах идэвх мацаг өрөлт гэж байдаг юм шүү дээ. Тэдний хувьд бол мацаг өрөлт байсан гэж би боддог л доо. Хоол олдохгүй бол мэдээж идэхгүй л дээ. Харин хоол олдсон бүх цагт иддэг л байсан. Тэр мэдгээд Есүс өөрөө тэднийг маань хоолнд урайлд дууддаг байсан шүү дээ. Хамтдаа хооллоо. Тэгэхээр энэ зүйлүүдээс болоод фарисеучуд Есүсийг буруутгасан. Гэхдээ одоо нэг юм танаас асууя. Фарисеучуудын буруу байсан уу? Бид нар автоматар тэгж боддог юм уу сан фарисеучуд Есүсийг шүүгээд. Яг үнийг хэлэхэд фарисеучуудын буруу байна. Харин Есүс дараа нь тэдэнд нэг зүйлийг 3 янзын зүйлээр ойлгуулах гэж хичээсэн. Нэг зүйлийг. За тэр зүйл нь юу вэ гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа харна гэсэн. Эхний зүйл нь юу байсан бэ? Эхний зүйл нь хөргөний талаар нэг зүйл дээрсэн. Шинэ хөргөн аваачигдах өдрүүд хүртэл хөргөний бараа болгочд бол идэж явах ёстой гэж. Харин шинэ хөргөн тэднээс аваачигдаад явнаа. Тэгэнгүүт тэд мацаг барьж болно гэж хэлсэн. Ойлгож байна те? Нэг юм ярьсан байгаа биз? За энэ хэсгийг одоо бүгдээрээ ойлгоо. Энийг ойлгохын тулд бүгдээрээ Евдийн үндэс рүү бүгдээрээ харах хэрэгтэй байна. Есүсийн ярьсан зүйлийг тэд ярих нь юу юм болоо гэж гайхаагүй харин ойлгож байсан байхгүй. Есүс тэдний мэддэг хэлээр ярьсан гэсэн. За энэ зүйлд бидэнд юу гэлэр хэлж байгаа вэ? Есүс эзэн шинэ хөргөн гэдэг үг нь яг юу гэлэр хэлж байгаа вэ? Болцоо цалам гэсэн үг. Болцоо цалам. Харин болцоо цалам яг үгээр сүд бүсгүйгээр ирээд сонгоод тэгээд сүд бүсгүйтэйгээ сүү тавиад тэнд хэсэг найрладаг. Израиль явсан. Харин найрж явах үед тэд найрын ширээн дээр сууж байгаа чи яах ёстой вэ? Идэн. Мөн биз? Харин хамтдаа идэж дуусны дараа нөгөө болцоо цалуу сүд бүсгүйг орхиод тэгээд явдаг. Харин яваад эргэж ирэх хооронд тэд биеэн бэлдэж, сэтгэлээ бэлдэж хүлээх хэрэгтэй. За энэ зүйлтэй бас бидний усан баталгаа холбогддог. Усан баталгааны талаар бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр идэвхтэй гэрчлэн усан баталгаа хийлгэж яана гэж ойлгодог. Гэтэл Матай номын 28 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар эшлэлийг харвал Есүс усаар угаа гэж хэлэхэд тэд ямар юм хийх ёстойгоо шууд мэдчихсэн. Израильчууд хэлсэн шүү. Яагаад гэвэл тэдний ёсонд нэг юм байсан. Сүд бүс болцоо залуу буюу шинэ хөргөн сүд бүсгүйтэй гэрээ байгуулад за хоёулаа одоо харамсаад ирдэ. За 13 жилийн өмнө энэ сайхан бүсгүйний сүд бүсгүй байсан. Одоо бол ихнэр маань болоод 13 жил болж. Сая 8 сарын 27-нд яг илгээлтийн талбар дээр битэрийн 13 жил яваад байсан. 13 жилийн ойгоор илгээлтэнд явна гэдэг бол айгүй сайхан хормойхон ойг тэмдэглэсэн гэсэн. Эзэнд үйлчилж тэмдэглэжээ. Харин ийм утгатай зүйлийг одоо би ярих гэж байна гэсэн. За энэ сайхан бүсгүй сүд бүсгүй. За би бол болцоо залуу. Болцоо залуугийн ширхэг мөргөн. За болцоо залуу ирлээ. Тэгээд сүд бүсгүй одоо гойлаа. Миний ихнэр болооч гэж бойлаа. Сүд бүсгүй юм сайхан залуу зөвшөөрч таараа. За тэгээд юу болсон бэ? Бид хоёр гэрээ барьж. Ямар гэрээ барьж байгаа хамтдаа найр хийгээд бид хоёр сүд тавилаа гэж зарласан. Энэ зарласан найр дотор нэг ёслол болно. Тэр ёслол нь юу гэхээр усан дээр нэг юм асар бэлдсэн байдаг. За энэ бол одоо ч Евдийн үндэс дотор явж идэг. Евдээчүүдийн сүд тавих ёслол дотор байдаг. Нэг талаараа бурхан тэр ард түмэнд өгсөн ёслол дотор гэсэн. За тэгээд юу гэхээр нөгөө асарт ороод тэгээ бид хоёр хараасаа бариад тэгээ бид хоёр сүд тавьсан гэдгээ зарлаад хамтдаа яг үгээр усан бусгана. Ойлгож байна уу те? Энэ бол усан баталгаа. Хамт усанд булхаад дараа нь болцоо цалуу гараад юу шилнэ гэж би эцгийнхээ гэрт очиод орон байр бэлдээд ирлээ. Чи намайг хүлээж байгаа. За ингээд болцоо цалуу явдаг. Ойлгож байна уу те? Харин усан болгож байгаа үйл явдал нь юу гэдэр хэлж байгаа гэж бид хоёр гэрээнд орж байгаа. Би ямар гэрээтэй болсон гэхээр эргэж ирээд сүд бүсгүйг амлсан гэрээтэй явж. Энэ амт гэрээ дотор амлсан. Харин сүд бүсгүй ямар амлалтын дотор үлдэж байгаа гэж намайг ирээд автал би цэвэр ярим байдлаас дахиад за одоо нэг мацаг гарч ирэх гэж.
итгэлээр үйл автан бодол санаа зүрх сэтгэл дур хүслээрээ мацгаараа сууж байгаа гэсэн ойлгож байна да. Болцоо залууга хүлээгээд цэвэр ярин байдлаас гасаж. Тэгээд болцоо залуу явсны дараа сүд бүсгүй нэг бэлддэг. Хормын даашин цуулан дэнлүүний савда тус бэлддэг. Харин болцоо залуу ихэвчлэн шөн төлөөр ирдэг. Есүс эцэг юу шилсэн байдаг вэ? Би эргэж ирнэ. Гэхдээ хулгайч шиг шөн төлөөр ирнэ гэж хэлдэг. Харин яг энэ нь ямар утгыг тэдэнд илэрхийлж байгаа нөхөр болцоо залуу шөн төлөөр ирэхэд сүд бүсгүй бэлэн байх ёстой. Хаалга тогшлоор дуу бишгүр болсон хүмүүс орж ирнэ. Сүд бүсгүй яах вэ? Хувцас амсаа гартаа дэнлүүний сав бариад өөрийнхөө нүд царайг гэрэлтүүлээ. Тэгээд мейкап хийцэн гэж. Хэрвээ дэнлүүний сав гэрэлтэхгүй бол өөрийг нь хүлээгээгүй эсвэл өөр нэгэн сэтгэлээр өгсөн гэсэн тохиолдол. Ойлгож байна үү? За энийг бид Библийн уншаас ойлгохгүй шүү дээ. Тэр утгыг санахгүй шүү дээ. Ингэдэг гинэ. Болцоо залуу явдаг. Гэхдээ болцоо залуу нэг үгийг хүлээдэг. Болцоо залуу Израилийн соёлд ядгаар аавынхаа байшин дээр нэмж байшин бариад тэгээд амьдэрдэг байхгүй. Харин болцоо залуу яг үгээр байшин барьж дуусаад аавыг хэлхийг хүлээдэг. Аав нэгдэг. За нэг одоо цаг нь болчихъя. Маргаашаа яваад сүнсгүй гацаа. Харин Есүс эцэг үгч хэлдэг үлээ. Хүний хүү эргэж ирнэ. Түүний эргэж ирэхийг хэн ч мэдэхгүй, хүний өөрөө ч мэдэхгүй. Харин эцэг хэлнэ гэж хэлдэг. Одоо ойлгож байна уу? Халелуя. За одоо зүйлийн френч давтрыг өгье. За тэгээд юу болно? Есүс эцэг гурван зөвлөлөөр нэг шинжилгээ хэлсэн. Есүс эцэг юу хэлсэн гэхээр та нарыг хүсэн хүлээж ирсэн Месая буюу шинэ хүргэн болох би ирсэн байна. Тийм учраас миний дагалдан яваа хүмүүс юунд мацаг байх юм бэ? Харин би эцэг рүү буцах цаг ирнэ. Хүргэн амгт өдрүүд ирнэ. Тэр үед яг тэд сүд бүсгүй шиг энэ дэлхийдээ хутгалдахгүйгээр тэд мацаг барьж бодол санаа зүрх сэтгэл үйл хөдлөл идэж уух тал дээр хүртэл зөв зогстой амьдран намайг хүлээх ёстой гэж хэлсэн гэсэн. Есүс эцэг нэгэн шинэ зүйлийг тэдэнд илэрхийлсэн. За хоёр дахь зүйл нь юу байсан бэ? Хоёр дахь зүйл нь хуучин дээлийг шинэ одоо даавгаар нөхөж болохгүй гэсэн илэрхийлэл. Есүс үгээр юу илэрхийлсэн гэхээр өнөөдрийн хүртэл та нарын зүдэж, зүтгэж, дагаж хичээж амьдарч ирсэн тэр хуучин дээлийг шинэ илчлэлээр нөхөх, шинэ зүйлээр шинжлэх боломжгүй гэж хэлсэн. Түүний оронд яах ёстой вэ? Хуучин дээлийг тайлж хаяад шинэ дээлийг өмсгөх. Харин Есүс хэлсэн зүйл нь юу вэ? Хуучин дээлэн дээр цоорхоо гарчээ. Өнөөх цоорхоо дээр шинэ даавгаар нөхөөс ийдсэн. Тэгээд таталцууд хажиулээ. Нөгөө шинэ даав чинь бол хуучин даав бол өмрөөгүй, одоо хуучраагүй, амархан сэмэрч муудаагүй гэсэн. Угаагаа дуусан гот яг лээ таталтаад тэгээд өнөөх одоо нөхөөс маань бүр томоор хуучин дээлийг урна гэсэн. За тэгвэл дахиад том нөхөөс тавья л та. Юу болох вэ? Дахиад том нөхөөс тавья. Гэхдээ ингэж байсан даа зүгээр шинэ дээл хийсэн гэж. Хайр шин даа. Аа том шин даа авснаа нөгөөдгөр ингээд бүгднгээр нөхөөс хийх амьдрал гэж байна. Харин Есүс үгээр юу илэрхийлсэн гэж та нар шинжлэх ёстой гэдгийг барьсаж хэлсэн. Бурхан шинэ зүйлийг хийж байна. Харин энэ шинэ зүйлийг хүлээж авахын тулд хуучин зүйл дээр нэмж хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Харин хуучин зүйлийг тайлж хаяад шинэ дээр өсөө гэж хэлсэн. Гурав дахь зүйл. Хуучин тулманд шинэ давс гэж болохгүй байсан. Тэгвэл яах ёстой вэ? Бүгдээрээ бодож үзье. Хуучин тулмыг шинжлэхийн тулд сайн гэж үрж нөгөө хатуусан хэсгийг ингэ зөөлөх ёстой болов. Арьсаар хийсэн тэр тулмыг. Харин яа гэсэн? Нэг л арга байна. Хуучин тулмыг бүтэн солиод шинэ тулам бий болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Есүс эцэг энэ гурван зүйлээр фарисеучуудад нэгэн чухал зүйлийг хэлсэн. Ингэхдээ фарисеучуудыг зандах биш, загнаж биш. Тэдэнд харин үлгэрдэж, тэдэнд бүр олон жишээ татвар байж тэдэнд ойлгуулахыг хичээсэн. Энэ зүйл юу вэ гэхээр та нар шинжлэх ёстой гэж хэлсэн гэсэн. Хэрвээ тулам шинжлэгдэх бол дарс үг. Хэрвээ бид шинэ дээлийг өмсөх юм бол найранд бэлэн болно гэсэн. Хэрвээ бид шинжлэгдэж эзэн дотор яг месаяг юу бурхнаас ирсэн
хүргэн мэд амлагдсан нэгнийг бид хүлээн авах юм бол бид түүнийг дахин ирэх өдрийг мацаг барин утгамжтайгаар өнгөрч чадна гэсэн үг гэдгийг илэрхийлсэн гэсэн. Есүсийн хэлсэн энэ гурван зүйлд нэг зүйл рүү бидний уриалж байна. Тэр зүйл юу вэ гэхээр хуучин тулманд шин дарс зутгагдсан байна. Хуучин дээлийг шин гол материалаар нөгөөд амжилт олох байна. Тэгэхээр бид шинжлэгдэх ёстой гэсэн. Тэгэхээр энэ үг зүгээр Библиэс гаргаж ирж байгаа ямар нэгэн зүгээр үг юм уу эсвэл зүгээр хичээл биш шүү манайхаа. Харин өнөөдөр Бурхан танд хэлж байгаа иш үзүүлгийн үг. Монгол чуулган 26 жил болж байгаа шинэ чуулган. Гэхдээ бид шинжлэгдэх ёстой болсон гэсэн. Бид шинэ цаг үе рүү алхаж орох дуудлага авсан ч болно. Бид хуучин өнгөрсөн амьдрал байсан хуучин зүйлүүдийг шинэ зүйлээр нөхөж шинжлэх боломж байхгүй. Харин хуучин зүйлийг ард үлдээгээд Бурханы бидэнд цутгаж өгөх оргилсон шинэ дарс шиг шинэ илчлэлтүүд нь бэлтгэх цаг үе рүү иргэдэгтэй гэсэн. Амен. Өнөөдөр дэлхийд даяар Бурхан яг ингэж өөрийн чуулганыг шинжилж, шинэ тулан болгож байна, шинэ дээл өмсгөж байна. Тэднийг шинэ хувь тавилан дотор амьдруулж хэлсэн гэсэн. Тэгэхээр автус бид нэгэн шинжлэлийн дуу хоолой эзнээс сонсож хэлсэн гэсэн. Ирж байгаа өдрүүдэд бид шинэ зүйлүүдийг хийж эхэлнэ. Бид нар шинэ зүйлүүдийг хийхдээ чуулган бид нар шинэ анаар дүүргэгдэж, шинэ магтаалаар сэргэж, шинэ ёроолууд дотор алхах хэрэгтэй гэсэн. Эх 7 хоногийн 5 дахь өдөр нэгэн гайхалтай шинэ зүйл болно. Энэ зүйл нь хэсэг хугацааны туршид сар болгоны эхний 7 хоногийн 5 дахь өдрийн орой болно гэсэн. Бид нар шинэ үйлчлэл рүү хөл тавина. Бид нар өнгөрсөн гой дурсамжуудаа яриад өнгөрснөөрөө өнөөдрийг амжилтгаж оролдохгүй. Харин өдөр болгон Бурханаас шинэ илчлэлт авч амьдрах хэрэгтэй болсон юм. За тэгэхээр би одоо яг нэг зарлалыг танд хэлж чинь. Ирэх 5 дахь өдөр орой хоолоо ийгээд бариад ир. Бүгдээр орой хамт хоолно. Бид бол итгэлийн ахан дүүс, итгэлийн гэр бүл. Амен. Зөв бүрээс хүн болгон 5 дахь хоолоо бариад ир. Тэгээ бүгдээр уртаа ширээд сад энэ зааланда хамт хоолно. Дараа нь бүгдээ хамт эзнийг хүндлэн магтана. Шинэ сар болгоныг бүгдээ эзэнд ингэж өргөж хэлнэ. Бид хамтдаа 2 цаг, 3 цаг, 4 цаг хамт магтана гэсэн. Тэр үед ямар нэгэн зэрэгтэлгүй магтаал болно. Амен. Бид бүгдээ эдис бүхлээрээ хөдөлж байгаа амьд организм шиг эзнийг магтана гэсэн. Тэгээ тэр өдөр зориулаад магтаалын баг олон зүйл бэлтэн. Бид нар хэд хэдэн төрлийн туг бэлтэн. Зарим туг хэрэгүүлэн магтана. Бид нар янз янзын төрлийн юм шагшуурууд бэлтэн. Бүгдээ шагшуур барайсныг магтана гэсэн. Библиэр хэлэхдээ шагшуур хөгжмөр, цан хөгжмөр, хиндэр хөгжмөр эснийг магтаа гэж дуулал 150 дугаар бүлэгтэр хэлсэн гэж байна. Тэгвэл бид нар эзний яг тэр үгийг аваад Библиэд хэлэгдсэн хөгжмийн зэмсгүүдээр ч эснийг магтана. Тэнд ямар нэгэн шин дуунууд дуулагдана. Тэгээд хүмүүс эдисээр бүжиглэн магтана. Амен. Харин амьд энэ магтаал дотор олон ялалтууд ирэхийг бид хамтдаа. Эзэн биднийг зүгээр зогсоод их л удаж үлмий дээрээ өндөлцдөг. Ихэд болж хоёр албаа хооронд нууцуулдаг. Энэ байдлаас чөлөөлөх болно. Амен. Харин бид эдисээр эзнийг магтдаг хүмүүс болно. Яагаад гэвэл бидний магтаж байгаа тэр эзэн бол тэнгэр газар дээр бүгдийг захирдаг эзэн. Яруу алдартай эзэн. Тийм учраас түнд яруу алдартай магтаал өргөх ёстой. Амен. Амен. Эзний шинэ зүйлүүд авах болно. Тэр нь өвөр Монголоос 9 сарын 4-нд бас өвөр Монгол ахын дүүс ирнэ. Нэгд өдөр. Үүнээс гадна бас хятад шуулганаас 3 байр 4 пастор ирнэ. Гэхдээ энэ 7 хоногт шизээ гэдгийг сайн мэдэхгүй. За үүнээс гадна тэгээд бид 10 сард Баян үлгий рүү, Казахстаны Астана руу, дараа нь Киргизийн Бишкек руу масад магтаалын үйлчлүүд хийнэ. Газар сайгүй эзний магтаалыг яруу алдартай тэр магтаалыг эзэн өргөнө гэсэн. Амен. Эзэн бидний шинэ зүйл рүү давхуулж болно. Ард үлдсэн зүйлүүдийг талархаад ардаа үлдээ. Тэгээд шинэ тусалгоонд бэлт. Амен. Шинэ тусалгоонд шинэ тулан болж бэлтгэхгүй бол бид тусалгоонд даахгүй гэсэн. Бурхан бидний дээр шинэ тусалгаа асгах цаг мөчүүд ирж байна. Хажуудаа ах түргөө хараад байлаа. Шинэ тусалгоо хүлээж авах цаг ирж байна гэж. Тусалгаа хүлээж авъя. Олонх нэг л удаа эзнийг мэдэрч амьдрах нь үнэхээр өвчтэй амьдрал шүү. Харин өдөр бүр эзэнтэй алхаж, өдөр бүр эзэн дотор ялч амьдрах гэдэг бол ямар том өндөр дэд хот тавилан бэ.
Эзэн биднийг яг л ийм хов талын дотор дуудаж байна. Харин энэ шинжлэл гэдэг үгтэй холбоотой эзэн нэг зураглалыг илэрхийлсэн. Шинжлэлтэй холбоотой эзэн олон ишлэлүүдийг яг энэ зургалтай хамт Библиэд өгсөн байдаг юм байна. Энэ маань яг тэнд эзнийг магтаж байхад хүн болгоны янз янз заавал 20-од туг байсан. 20 төрлийн туг. Тэгээд тэр тугнуудыг намируулан эзнийг магтаж байлаа. Харин би нэг тугийг аваад тэр тугийг намируулад магтаж байсан ч тэр туган дээр нэг зураг байсан. Ямар зураг байсан гэхээр бүрэгдийн зураг байсан. Тэгээд тэр үед би яг тэр бүрэгдийн тугтай зурагтай тугийг эргүүлэн магтаж байхад бодсон. Эзэн энэ дэлхий дээр хамгийн олон бүргэд амьдардаг газар Монгол юм байна шүү дээ. Амен. Тэр бүргэд гэж амт ямар амтан бэ гэдгийг олон талаас бодсон. Бүргэд гэж амтан бол нам дор газар үрэн застдаг, өндөрлөх газар үрэн застдаг. Бүргэд гэж амтан бол сэг зэвэр хоолдог амтан биш. Тэр хамгийн өндөрөөс хамгийн тэр доор ёроолд байгаа амьтыг хараад шилж байгаад авч иддэг эрх мэдэлтэй амтан. Тэр бүргэд хамгийн өндөрт нисдэг. Тэгэхээр энэ гайхалтай амьтантай холбоотой эзэн Библиэлд ингэж хэлсэн байдаг юм байна. Бүргэд мэт би та нарыг шинчилнэ гэж хэлсэн. Исая номын 40-р бүлгийн 28-аас 31-р эшлэлийг би та нарт уншиж байгаа. Энд ингэж хэлсэн. Чи мэдэхгүй гэж юу? Чи сонсоогүй гэж юу? Мөнхийн бурхан болох эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч нь эзэн ч туйлддаггүй юм аа. Түүний ухаан нь хязгааргүй. Тэр ядарсанд тэнхээ өгч чадвар дутагдсанд нь хүч хэмдэг. Залуу хүн ч гэсэн ядарч сүлдэж, идэр хөвгүүдч гэсэн бүдэрдэг. Харин эзэн найдагчийн хүч нь шинжлэгдэнэ. Тэгээд тэд бүргэд мэд жигүүр дээр нэлэн хайрна. Тэд хүүхдээ үл ядарч алхахтаа үл цуцнаа гэсэн. Амен. Харин Дуулал номын 103 дугаар бүлгийн 5 дугаар эшлэлдэр залуу нас чинь бүргэд мэд шинжлэгдэхийн тулд тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангалттай гэж хэлсэн. Энд байгаа залуучууд ч гэсэн хандаж хэлээ. Залуу хүн ч гэсэн ядарч сүлддэг. Залуу хүн ч гэсэн бүргэд шиг өндөр биш харин дахиад нам дор газар ингээд баацаараа бүгд байдаг. Залуу хүн ч гэсэн уран зоригоор мохдог. Харин залуу нас чинь бүргэд мэд шинжлэгдэх болтгоо. Шинжлэгдэх болтгоо. Энэ байгаа бүх бурхны өгөт хүмүүдэд хандаж хэлье. Ядар сүлдсэн тэнхээ дутсан байгаа бол эзэн найд тэр таныг бүргэд мэд шинжлэнэ. Тэгээд та жигүүр дээрээ илэн хальж өндөр дээд хувь тавилан дотор амьдрна. Та зөвхөн өнөө маргаашийн зүйлээс болж гомдлож байхгүй зүйлүүдийн нэгслийг бариад бурхны өмнөрөө нэрийн чадвар тэр надад би суухгүй. Харин та өөрийнхөө амьдралыг бурхны гар дээр авчиж тавиад намайг хэрэглээрэй гэж хэлж чадах итгэлийн хүн болж байна гэсэн. Та бурхны өмнөрөө эзэнтэй ярина. Харин та бүргэд мэд шинжлэгдэж чадаагүй итгэл тань сүлдсэн тэнхээ байхгүй бид нар юу болдог вэ? Бид бурхны өмнөрөө юу ярьдаг вэ? Эзэн минь ээ надад ийм ч асуудал байна, тийм ч асуудал байна гэдэг асуудлаа нэг өгчлөн тоочдөг. Харин бүргэд мэд шинжлэгдэн эзэн дотор ялж амьдарч байгаа хүмүүс асуудлын өмнө явж чад. Хей! Асуудлуудаа надтай хамт бурхан байна гэж ярьдаг гэсэн. Амен. Бурхан руу ирж асуудлуудаа ярих биш, асуудал руу явж очиод надтай хамт тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн бурхан хамт байна чи яах юм бэ гэж хэлж чадна гэсэн. Амен. Тэр ахтуус бид ялахаар дуудагдсан. Нэг л өдөр үхээд очиндоо гэж боддог мөнхийн улсыг мөрөөдгөр дуудагдаагүй. Харин энэ газар нутаг дээр бид бурхны хаанчлыг дэлгэрээр дуудагдсан. Харин бид шинжлэгдэх цаг үе рүү орох ёстой. Бодол оюунаа шинжил. Библиэлд гимшил гэдэг үгийг бид нар уншихдаа нулимс гэж уншдаг, харамсал гэж уншдаг. Харин гимшил гэдэг үг нь яг Израиль үгээр ямар үг гэдэг вэ? Метаная гэж үг. Метаная гэдэг үг нь нулимстай ямар ч холбоогүй. Энэ харамсалтай ямар ч холбоогүй. Харин метаная гэдэг үг нь дахиад бодож үзэх гэсэн үг. Бодлоо өөрчлөх гэсэн үг. Шинжлэгдэх гэсэн үг. Амен. Тэр ахтуус бид шинжлэгдэх ёстой болсон гэсэн. Тэгээ би нэг сонин илчлэлтийг та нарт ярьж өгье. Бүргэд шинжлэгддэг амьтан гэдгээрээ бусад амьтнаас өөр. Бүргэд 40 нас хүрээд өөхөө шинжлэгдэхгүй гэдэг сонголт дээр. Бүх амьтад насаа дуусаад өгдөг бол бүргэдийн амьдралыг сонин зүйл байна. Тийм учраас бурхан бүрэгдээр жишээ авсан үнэтэй холбоотой. Бүргэд 40 нас хүрсний дараа өөхөө дахиад 40 жил амьдрах уу гэдгээ шийддэг.
40 нас хүрсэн бүр гэдэг юу болдог вэ гэхээр хомснууд нь хэд урт болдог. 40 жил өнгөрсөн учраас. Тэгээд бас зөөлөн болж олцоо барьж чадхаа байдаг гэсэн. 40 нас хүрсэн бүргэд бол хөгшөрсөн бүргэд. Харин хуучирсан тэр бахархал болж байсан хомсон юу болсон бэ? Хэд урт болоод зөөлөрсөн учраас олцоо барьж чадхаа. Үүнээс гадна хошуун 40 жил хэрэглэсэн тэр хошуун 40 жил ургасан тэр хошуун махир болж юм идэх боломжгүй болдог. Тэр ямар ч амьтны ясыг хахацдаг байсан тэр хошуун ч гэсэн хүчгүй болдог гэсэн. Үүнээс гадна бүргэд өндөр дээгүүр нисэж дүүлэн байдаг өдсөд нь хит их ургасан учраас биеийн даахаа байж эхэлдэг гэсэн. Ингээд 40 нас хүрсэн бүргэд үхэх хэрэгтэй болдог эсвэл хэмжлэгдэг хувь тавилнаа хүлээж авах хэрэгтэй. Энэ бол яг бодит болдог зүйл шүү. Харин бүргэдийн шинжил нь 5 сар үргэлжилдэг. 150 хоног. Бүргэд хэрвээ 40 нас хүрсний дараа шинжлэгдэх яг шийдвэл хамгийн өндөр газар зассан үүрэндээ явж очиод тэгээд үүрнийхээ ойрхон байгаа хадад зохионд хошуугаа ахин дахин үдсээр хошуугаа хуулдаг. Бүргэдийн хувьд бол хошуу саргуу үд гэдэг нь бол бахархал. Гэхдээ өөрийнхөө өнгөрсөн 40 жилийн бахархлыг орхитгоо гэсэн. Энэ их сонин амьтан. Тэгээд Бурханаас шинэ хошуу өрхийг хүлээдэг гэсэн үг. Дахиад шинэ хошуутай болох юм. Энийг би нэгэн сайтаас болоод гэдэг Касапуны бичсэн тэмдэглэлээс олж ирсэн. Бүргэдийн шинжилгээ. Тэгээд бүргэд хошуугаа хуулдаг. За хошуугаа хуулсны дараа сар хагас хүлээдэг. Шинэ хошуу ургад. Юм идэхгүй төвчээр тэгээд үүрэндээ хүлээдэг. Ингээд 50 хоног өнгөрүүлдэг гэсэн. Харин сар хагасын дараа хошуу ургаад бүтэн болсны дараа шинжлэгдсэн тэр хошуугаараа өөрийнхөө хонснуудыг нэг нэгээр нь суулдаг. Нэг нэгээр. Маш их өвдөлт. 40 жилийн бахархал туршлага бүх юм артаа үлдээдэг гэсэн. Ингээд дахиад 50 хоног үлдээд шинжлэгдэх. Харин дараагийн сар хагас буюу 50 хоног шинэ хонснууд ургаж төрж. Харин дараагийн 50 хоногийн шинжилэл юу вэ гэхээр үдсүүд буюу бүргэдийн хувьд хоёрт дуулах гэж бодож байсан тэр бүх үдсүүдөө нэг нэгээр нь зулгаадаг. Ингээд дахиад 50 хоногийн шинжилэл. Харин 150 хоногийн тэр өвдөлттэй, зовоортой, ганцаардсан зөвхөн Бурханд найдаад хүлээж байгаа шиг тэр амьдралыг туулсны дараа бүргэд дахиад 40 жил амьдрах эдгэр залуу болж байна. Аамен. Тэгэхээр Бурхан та нарыг бид бүргэдний шинжилгээ гэсэн энэ шинжилэл дотор өнөөдрийн хүртэл сурсан мэдсэн бахархлуудаа бид ардаар үлдээгээд эзэн дотор шинэ зүйлийг хүлээж авах шинэ тулан болох хэрэгтэй гэсэн. Миний хувьд ч гэсэн би олон зүйлүүдийг үлдээх хичээж магтаж ирсэн хэв загвар эсвэл өнөөдөр хүртэл ийм л байх ёстой гэсэн тэр дүрмүүдийг үлдээгээд эзний тусалгоонд өөрийгөө тавьж өгөх гэсэн. Бурхан өөрийнхөө чуулганыг өөрөө өдөр даасаа гэж хүлээж байна гэсэн. Амен. Тэгэхээр ахтуус бид шинжиллийн шинэ цаг үеэр орсон. Шинэ нууц чуулган энд байгаа Бурханы амьд өгөөд болсон та бид Бурхан дотор шинэ тусалгоо хүлээж авах бэлтгэх хэрэгтэй. Харин үүний тулд бид өд мэд хоёргэлсэн байгаа бахархал. Олон жил олцоон барьж олцоон хүүлж олцоон ядан дийлж байсан тэр туршлага. Эсвэл өөрийнхөө өнөөдрийн хүртэл ярьж хэлсэн зарим талаараа бахархал, зарим талаараа Бурхан хүртэл таалагдахгүй байсан үг хэлнүүдээ хошуугаа бид хугацааж эзэн дотор шинэ хүн болох хэрэгтэй гэсэн. Амен. Бурхан яг энэ шинэ хувь тавилан руу та биднийг дуудаж байна. Халелуя. Хажууд байгаа найзгаа хараад хэлээ. Шинэ тулан болоо. Нүгэл барс цуглаа. Эзнээс тосолгоор асгарнаа гэж. Амен. Заримд маань өвдөлттэй байж магадгүй. Заримд маань цоо шин зүйл байж магадгүй. Заримдаа бид шин зүйлд тийм ч бэлэн биш байдаг, тийм биз? Харин бид одоо шин зүйл дотор Бурханы яг шинжлэлийн энэ цаг үеэр шин зүйлтэй хамт орохгүй бол бид нар хатуулна гэсэн. За тэгэхээр бүгд хамт суулгасаа эзний нэрээр